Вьетнамчууд жоо нэг хямдхан засаад идэм лээ. Наваа наран гэлээ хөвт гэлдрээ идэг. Би 18 настай. Тэгээд энд Вьетнам солд авсан чанарт нэг 2-3 сар ажиллаж байна дөө. За эхэндээ бол энэ Замаскын талаар ирдээсээ юу ч мэдэхгүй. Ийм машин ингэж хийдэг ч гэж мэддэгсэн. Тэгээд энэ торлого тодороосоо торж морлогтой тийм их үндэсээ мэддэгсэн. Одоо харин Замаскын гэж өөрөө хийгээд өөрөө арилгаад тороо өөрөө тавьж байна. Бүх юм өөрөө сураад байгаа даа. Тэгээд нэг хичээгээл машины ганцаараа нэг өгсөрч чадах хүртэл нэг хичээл үзэх гэж үзээд байна. Өдөртөө 2 машин багтаад хийчин дөө. Нэг машин 2 машин хангалттай хийж. Ер нь 1 жил доктортой ажиллаж гэж бодож байна. Өгүүлээ хэдгээр ураагаа. За нэг 10 сая 15 сая мэй хураач гэж үү. Хүмүүс ингэж яриад байгаа Вьетнамчууд яг тодорхой цаг хугацаанд юм гаргаж өгдөггүй. Тэр энэ жоон нэг тиймэрхүү нэг мөнгөндөө тааруулсан юм хийж өгч мөдөдөг гэдэг. Тэгэхэд манайх чиг хугацаанд яг хэлсэн хугацаанд гаргаж өгнө. Тэгээд юм үгээрээ одоо энэ янзлж манзлж юмнуудыг тодорхой тэрийг янзлаад гэсэн мэт яг тэрийг бүр яг гой шин юм шиг л болгож өгнө. Би л Вьетнам солд авсан чанар одоо энэ монголчуудын засвар Вьетнамчуудын засвараас хамаагүй илүү гэж бодож байна. Хамаагүй чанартай яг цаг хугацаанд бүх юм уу л гаргаж. Тэгээд энэ хүмүүсээс чинь анхнараас хэдсэн арх таар суугадаг хүн байхгүй. Манай захирч өөрөө аим гоё ааштай хүн байдаг. Тэгээд манай чинь 3 салбартай 3 салбар гуруула нэг тийм гоё хөгжилтэй. Бид яг багасаа ганцаараа өсчихсэн тэгээд сургуулиудаа сурч мурж аал. Тэгээд сургуулаа төгсчөөл ингээд ажил хийгээл өөрийнхөө тийм гоё амьдралаа ингээд гоёор бодоод байгаа. Амьдралаа гоёор бодоод тэгээд ер нь ингээд ажил хийгээл мөнгө цуглуулаад гэртээ юмнуудаа авчаал байр майрандаа орчоол тэгээд бас найз хүмүүсэнтэй хэрэгтэй юмнуудыг авч өгч хичээлээд энэс өөр хүмүүсээс ер нь тутахгүйгээр амьдрал. Вьетнам засахгүй ер Монголдоо засуулж л да. Адилхан л монголчууд ч гэдэг. Өөр үү. За. Баярлалаа.